Сайн байцгаана өрх юмудад үзэгчдээ эрүүл амьдрал нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Тэгэхээр бид энэ удаагийн дугаартаа офисын ажилтай үзэгчдтэй зориулаад нэг мэдээлэл хүрэхээр бэлдсэн байгаамаа. За яагаад офис ингэж тоцтгож хэлж байгаа вэ гэхээр одоо ихэнх ажлууд нь бүгд офис суудаг болчихсон байгаа. За мөн суугаа ажилтай буюу одоо ойдолчод гэдэг янз бүрийн үйлдвэрийн ажилтнууд ч гэсэн их байдаг болсон байгаа. Тэгэхээр энэхүү үзэгчдийн хувьд би нэгэн зүйлийг сануулж хэлэхэд та өөрийнхөө эрүүл мэндийг хайрладаг буюу одоо өөртөө хайртай болвол 5-аас 10 минутыг 2 цаг тутам 5-аас 10 минутыг өөртөө зориулаад босож өрөөнд дотор алхах юм уу эсвэл нүдний дасгал хөдөлгөөн хийх юм уу биеийн дасгал хөдөлгөөнүүдийг заавал хийж хэвшээрэй гэж хэлэх гэж байгаамаа. За тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэх юмаа сэдэв болвол хөдөлгөөний эрх чөлөө буюу үе мөчний өвчний талаар ярилцахаар бид нэвтрүүлэгтээ мэргэжлийн хэмжээг урьж ярилцсан байгаа. За мөн нэвтрүүлгийнхаа уламжлал ясаар усан бассейнд хичээлдэг хүмүүстэй зориулаад цувралаар нэвтрүүлгүүдийг хүргэж байгаа. Тэгэхээр үргэлжлүүлэн та бүхэн бас энэхүү цуврал нэвтрүүлэгтэйгээ хамт байх боломжтой. За мөн өсвөр насны хүүхдүүдэд зориулаад бид өмнөх дугаартаа насны онцлог буюу одоо арьс батгших өвчний талаар мэдээллийг бэлтгэж хүргэсэн. За мөн энэ удаа дэлгэрүүлээд илүү олон мэдээллийг хүргэхээр мөн бэлдсэн байгаа. За дашрамд дуулахад манай нэвтрүүлэгтэй хамтран ажилладаг таны эрүүл мэндийн төлөө ураатай Монгол Мэд нэгдсэн эмнэлэг ажиллаж байгаамаа. За ингээ нэвтрүүлэх шинэ дугаартай хамт байгаарай. Нэвтрүүлгийн ивент тэгж таны эрүүлэнхийн төлөө Монгол Мэд нэгдсэн эмнэлэг. Үзэгчдтэй амралтын өдрийн мэндийг хүргэе. Сайхан амарцгааж байна уу? Эрүүл амьдрал нэвтрүүлгийн ярилцлагын болоо эхлэж байна. Энэ удаад бид үе мөчний өвчний талаар буюу хөдөлгөөний эрх чөлөө гэсэн сэдвээр ярилцлагаар хүний их хэмж алтан тогсыг урьж оролцуулаад байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За сайн байна уу? Үзэгчтэй ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхэн өнөөдөр ярилцах сэдэв бол хөдөлгөөний эрх чөлөө буюу одоо үе мөчний өвчний талаар ярилцах гэдэг юм. Яагаад энэ талаар ярьж байгаа нөхөр мэдээж хүний үе мөч өвчтэй байвал хүн эрх чөлөөтэй дураараа хөдлөж чадахгүй болно. Тэгэхээр энэ үе мөчний өвчин гэж яг юу хэлээд байгаа юм болоо гэдгийг үзэгчтэй байлаа тайлбарлаж өгье. За үе мөчний өвчин гэдэг маань ер нь тулгуур эргэтэн тогтолцооны арга яс булчин бодол хооронд нь холбож байгаа үений мөгөөрс зүйлээд гэмтэж хэвэн байдлаа алдахыг л одоо үе мөчний өвчин гэж хэлж байгаа. Энэ өвчний тархалтын хувьд гээд ярих юм бол одоо 40-с дээш насны хүмүүс 40-с 45 наснд бол энэ хүмүүсийн 10-аас 12% нь бол өвдөж эхэлдэг. Нийт хүмүүсийн 10-аас 12%. Нийт хүмүүсийн 10-аас 12% насаас их нөлөөлдөг байна шүү дээ. 10-аас 12% нь энэ өвчнөд өртдөг. Мөн 60-аас дээш наснд бол нас ахих тутам тухайн хүмүүс маань илүү өндөр хувьтаагаар одоо өвднөө бараг 100% гэж хэлж болохоор энэ өвчнөд өртдөг. Эргэн тойронд ч гэсэн одоо бидний эмээ өвөнөр хөл гар өвдлөө гэд одоо алхаж гიშгэж чадхаа болжлоо гэд ярьдаг нь бас настайгаа холбогдолтой үе мөчний өвчнөр өвдөх эрсдэл илүүтэй тулгардаг юм байна гэж ойлголоо. Тэгэхээр энэ үе мөчний өвчнөөс одоо ярихын тулд хоёлаа энэ үе мөчнийхөө бүтэц зохион байгуулалтын талаар эхлээд ярих нь бас зүйтэй болоо гэж бодож байна. Яг энийг хэлхийн өмнө бас нэг үг хэлмээр санагдаж байна. Энэ юу гэхээр дэлхийн нийтээр ер нь ясны сэргэлт өвчин бол маш их тохиолдож байгаа тийм ээ. Энд бол хүмүүс маш их одоо анхаарлаа хандуулдаг эмнэлэг болон одоо эмнэлгийн байгууллага болон хүмүүс ард иргэд тийм ээ. Тэгэхээр энэ ясны сэргэлт өвчнөд өртсөн л гэж байгаа бол ард нь заавал мөгөөрсөйдийн хэврэгчл бас дагалдаж явагдчихэдэг. За тэгээ энийг бас анхаарах шаардлагатай байна гэж хэлмээр байна. За энэ бүтэц зохион байгуулалтын хувьд хэлэхдээ бол энэ зурган дээр тайлбарлаад хэлье. За энэ хүний арга ясны тогтолцоо нийтдээ бол ингээ хөдөлгөөнтэй болон хөдөлгөөнгүй үеинүүдээс одоо үеинүүдээр холбогддог. За энэ цагаанаар тодруулсан нь бол ингээд хөдөлгөөнтэй үеинүүд байгаа. За энэ мөрний үе байж байна, тооны үе байна, гар сарвууны үе байна тийм ээ. Өвдөгний үе, шагааны үе гэх мэтлэн ингээд хөдөлгөөнтэй үеинүүд гэж байна. За хөдөлгөөнтэй үеийг төлөөлөөд ингээд өвдөгний үеэр төлөөлүүлж ингээд тайлбарлаж харуулъя. За хөдөлгөөнтэй үе маань бүгд болоо ингээ гатуураа юм үений ууттай дотроо үений коллоид буюу энэ гулгамтаа шин чанар бүхий үений шингэнийг агуулсан байдаг. За энэ үений уулзж байгаа хэсгүүд маань юм зөөлөвч мөгөрсөн эдэр бүрхэгдсэн байгаа. За энэ үений мөгөрсөн гадаргуугийн мөгөрс нь гулгамтгай юм гүлгэр шин чанартай ийм байдаг. За энэ үений гадаргуугийн мөгөөрс маань ямар үүрэг оролтой вэ гэхээр ерөнхийдөө ингээд зүүрлээд хэлэхэд бол порлонтой зүүрлж болох юм. Порлоныг ингээд дараад гараа авахд бол эргээд нөгөө хэвэн байдалд ордог тийм ээ. Түүнтэй адилхан энэ үений мөгөөрс маань яг түүнтэй адилхан ийм уян хатан шин чанартай байдаг. За энэ мөгөөрсийн гол үүрэг юу вэ гэхээр тухайн үеийн дээр ирж байгаа ачааллыг жигд хуваарлаад жиргэвчийн үүрэг гүйцэтгэдэг байгаа.
Тэгэхээр одоо та тэрсээ бүтэц зохион байгуулалтын талаар бас ярьлаа. Тэгээ энэ яагаад ер нь өвдөгний үед гэдэг ч юм уу ер нь энэ хөдөлгөөнгүй үеинүүд маань өвдөж эхэлдэг юм болоо анхны шинж тэмдгүүд нь одоо ямар шинж тэмдгүүдээр илэрх вэ? За хамгийн анхны шинж тэмдэг бол өвдөлт гэдэг. Тухайн хүмүүс маань одоо явж явах үедээ ч юм уу эсвэл тайван үедээ бас өвдөж эхэлдэг. Тухайн өвчтөн маань энэ өвдөлтөндөө завирлаад бүр цаашаа амжираад хөдөлмөрийн чадвар алдах тийм ээ. Хөдөлгөөн нь чөлөөтэй биш болох. Хөдөлмөрийн чадвар алдах ийм байдалд хүргэдэг байна. Одоо энэ үе мөчний өвчин үүсэх шалтгаан нөхцлөлийн талаар хоёлаа яриа л да. Яг ямар шалтгаан нөхцлөөр энэ өвчин маань үүсгэгдээд идэх юм болоо бас ямар анхны шинж тэмдгүүд илэрх вэ? За шалтгааны хувьд бол маш олон янзын шалтгаан байдаг. Нэгдүгээрт бол тулгуур эртэн тогтолцооны одоо төрөлхийн гажиг хөгжил гэж болно. За мөн үе мөчний өрөвсөлт өвчнүүд гэж болно. Хөдөлгөөний хомсдол, жингийн илүүдэл гэж болох юм. Үений гэмтэл бэртлүүд бас үүнд орж болно. Мөн одоо хүйтэн сэрүүн одоо цаг уурын нөхцөлд удаан хугацаар гадаад одоо хүйтэнд удаан хугацаар зогсож худалдаа намаа эрхэлж байгаа хүмүүс байгаа шүү дээ орчин үед тийм ээ. Ажил мэргэжлийн бас онцлогоос болоод хүйтэн орчинд бол удаан хугацаар байх. Эдгээр нас нөлөөлнө. Хүнд юм өргөх те эсвэл байнгын хөдөлгөөнгүй нэг одоо суусан хэлбэртэй удаан суух байдаг ч юм уу. Тэгээ энэ ажил мэргэжилт ялангуяа энэ оюуталчид энэ офис сууж байгаа хүмүүс бол үе мөчний өвчин, нуруугаар их өвдөх өвчнөр өвчлөөд байна гэж бас яриадаад байгаа юм л та. Тэгэхээр энэ өвчний үед ер нь яаж урьдчилан сэргийлэх вэ? Жишээлбэл офис сууж байгаа хүмүүс маань ажилласаа шалтгаалаад ч юм ажил ачаалсан шалтгаалаад уг нь бол дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй гэдгийг мэдээд байдаг боловч хийх боломжгүй нөхцөлд бас байгаад байдаг. Тэгэхээр яаж энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх вэ гэдэг дээр хоёлаа зөвлөгөө өргөе. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд бол нэгдүгürt бол хамгийн одоо хөдөлгөөний идэвхтэй байх хэрэгтэй. Ажил амралтаа зохицуулаад бас тодорхой хэмжээгээр нэг 2-3 минут ч гэсэндээ өдөртөө нэг удаа босоод одоо нурууны дасгал хөдөлгөөнүүдийг хийж яхан зүйтэй. За мөн дээрэс нь эмийн бэлтгэлүүдийг хэрэглэж одоо урьдчилан сэргийлж болно. Зөв. Нэгэнт өвдсөн бол одоо ямар арга хэмжээ авах вэ? За нэгэнт өвдсөн бол тухайн харьяа дүүргийнхаа эмчнэрт одоо эмчит үзүүлээд зөвлөгөө аваад дараагийн нарийн мэргэжлийн эмчтэй хандаж одоо тусламж авч болно. Тэгэхээр та түрүүн хэллээ л да бас урьдчилан сэргийлэхийн тулд ийм бэлтгэл хэрэгжилж болно гэдэг чинь. Тэгэхээр одоо ямар ийм бэлтгэлүүд жишээлбэл үе мөчний өвчин сайн бөгөөд одоо эмчит үзүүлэхгүйгээр буюу эмчийн жоргуугаар худалдаа авах боломжтой ийм бэлтгэлүүд бас манад худалдаалагдж байгаа. Тэгэхээр та энэ талаар бас зөвлөгөө өргөж. За тэгэхээр штата Нишпармас бол энэ хондроксид гэдэг бэлтгэлийг бол Монгол улсад оруулж ирсэн байгаа. Тэгээд энэ бэлтгэл маань иргэдэд бол жоргуугаар олгогддог бэлтгэл. Шахмал болон уухаар болон гадуур төрхөх хэлбэртэй байдаг. За энэ яг юу нэг савлгааны хувьд бол бас ингээд тайлбарлаад хэлчих юм зүйтэй байхаа тийм ээ. Шахмал хэлбэр нь болохоор ингээд 60 ширхгээр ингээд савлагдсан. Өдөрт 2 ширхгээр 2 удаа хэрэглэх хэлбэр байгаа. За гадуур төрхөх хэлбэр нь бол гэл болон мас хэлбэртэй байдаг. 5% 30 граммаар савлагдсан ийм байгаа. Үе мөчөөрт нь хатгаж өвдөж зовоогод байна уу? Хондроксид. Үе мөчийг хөдөлгөн өвчин намтаж нөхөн төлжүүлнэ. Хэрэглээд үз. Бүх эмийн сангуудаар. Цэцгийн хувьд бол мөгөрсөн эдээ нөхөн төлжүүлэхтэй бол зориулж гаргасан бэлтгэл байгаа шүү дээ. За энэ шахмлын найрлаганд болохоор энэ хондроитын сульфат дангаараа агуулсан бэлтгэл байгаа. 250 мг ууж хэрэглэх. За гадуур төрхөх хэлбэр маань болон мас болон гел хэлбэртэй. Энэ найрлагандаа бол хондроитын сульфат болон диметил сульфоксид гэдэг зөөлөгч утсыг бол агуулсан байдаг. Өвдөж байгаа газраас шууд түрхээд хэрэгжилнэ гэсэн үг. Түрхэж хэрэгжилж болно. Нэгэнт өвдсөн хүмүүс одоо энэ бэлтгэлийг шууд ууж хэрэглэхэд тохиромжтой юу? Эсвэл зөвхөн урьдчилан сэргийлэх зорилгоор энэ нэмийг уух хэрэгтэй юм болов? За ер нь энэ уух болон гадуур төрхөх хэлбэрийг энэ үе мөчний өвчний эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтэнд бол хэрэгэлдэг байгаа. За урьдчилан сэргийлэх журмаар бол ер нь урлагийн хүмүүс тэр дундаа бүжигчид, мэргэжлийн тамирчид, спортоор хичээлж байгаа залуучууд энэ хондроксид, мас болон гел хэлбэрээр нь хэрэгжилж болно. Энэ гадуур төрхөх хэлбэрийн бас нэг ялгаа байгаа л да. Гел хэлбэр нь бол шин чанарын хувьд бол хурдан шингэдэг, хувцас бохирдуулахгүй, жимсний үнэртэй. Ихэвчлэн одоо залуу насны хүмүүс, зөөлөн эдийн гэмтэл авсан хүмүүс бол хэсэг газараа түрхэж хэрэгжилж болно. За мас хэлбэр нь бол гэрийн нөхцөлд байгаа настай хүмүүс ихэвчлэн
одоо үе мөчөндөө массаж хийх маягаар ингэж хэрэгжилж болно. Аль алийг нь бол шарлагын аппаратанд бол бас зөвлөж болно. Нөгөө үе мөчний өвчтөй хүмүүс маань шарлагт яваад байдаг шүү дээ. Тэгэхээр бас тос авчир гэдэг юм билээ. Тэрэндээ ашиглаж болох нь энэ гээлийг бол тий. За гээл болон мас хэлбэрийг бол аль алийг нь бол шарлах хэлбэрээр бол зөвлөж болно. А шарлагын аппаратын тусламжтайгаар энэ эмийн байцс маань бол хурдан хугацаанд буюу 30 минутын дотор эдийн гүндээ орох ийм боломжтой байгаа. Энийг бол энэ зурган дээр бол тайлбарлаж өгчээ тийм ээ. Түрүүн бол товчхон хэлсэн байгаа. Гадуур төрхөх хэлбэр нь гээл болон мас хэлбэртэй. За найрлагын хувьд бол дан хондроитын сульфатаас гадна бас ийм диметил сульфоксид гэдэг бодисыг агуулж байгаа. Тэр сульфоксид гэдэг бодис маань үений аппаратын тусламжтайгаар үений одоо үеинд эдийн гүнд нь энэ хондроитын сульфатаа зөөвөрлөгчийн үүрэг гүйцэтгэхээс гадна давхар бас өрөвслэн эсрэг үр дүн үзүүлдэг. Инхээр маш тухайн үе маань өвчтэй, хөдөлгөөн нь хязгаарлагдсан ийм хавантай энэ байх юм бол өрөвслийн эсрэг үр дүнгээ хурдан хугацаанд үзүүлээд хавн буураад хөдөлгөөн чөлөөтэй болох боломжтой. За энэ хондроитын сульфат нь болохоор үений мөгөөрсөн эдээ нөхөн төлжүүлээд үений шингэнэ дээшлүүлээд үений мөгөөрсийг гэмтээгээд байгаа тэр үйлчлэгт одоо гадаад хүчин зүйлүүдийг бол тасан зогсоож өгнө. Хүмүүс маань нөгөө өвдөгний ясан дээр яс урагчлаа гэдэг ч юм уу хөлийн ууланд яс урагчлаа гэдээ ярьдаг л та. Энэ тохиолдолд энэ бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжтой юу? Болно. За үүнийг хэлхийн тулд нөгөө түрүү амьдрал дээр яг ингэдэг штэ. Үений тухайн хүмүүс маань ингээд үзүүлээд эмнэлэгт үзүүлэхэд таны үений шингэн байхгүй болсон байна. Одоо үений зай орцсон байна гэж хэлдэг. Яг энэ тохиолдолд бол энэ бэлтгэлийг дотор нь уухаар руугаад гадуур нь түрхэд хэрэглэх юм бол яг цогцоор одоо үр дүнтэй эмчилгээ болж өгдөг. Үений шингэнийг дээшлүүлээд үений зайг холдуулаад өгнө. Мөгөрсөн эдэн төлжөд ирэхээр үений зай нь холдож өгч байгаа. Энэ үед бол нөгөө эмгэг ясны ургалтын үед бол бас өвдөлтийг багасгах ийм нөлөө үзүүлнэ. Тэгэхээр одоо энэ бүтээгдэхүүнийг ямар хүмүүс хэрэглэхэд тохиромжтой вэ гэдгийг хоёлаа хэллээ. Тэгэл одоо эсрэг заалт байдаг болов гэдэг дээр та тайлбар өгөхгүй юу? За энэ бэлтгэлийг хэрэглэсэн тухайн тохиолдолд бол ямар нэгэн гайш нөлөө бол гараагүй, бүртгэдэггүй. Ер нь цохимт сайтай ийм бэлтгэл байгаа. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг хаанаас худалдаж авах вэ гэдэг дээрээс үзэгчдэд зөвлөгөө өгөхгүй юу? Ийм тос хоёр хоёуланг нь хамтдаа хэрэгжилж байгаа нөхцөлд хэдий хэр хугацаатай хэрэглүүл тохиромжтой вэ? Үе мөчний өвчний нөхөн сэргэх тал дээр бол одоо 3 сарын хугацааг бол маш богино гэж ярьдаг байгаа. Тэгэхээр энэ бэлтгэлийг бол 3 сарын туршид дотоороо угаад гадуураа түрхээд тухайн яг өвдөж байгаа үеийнхээ гадаргууд дээр түрхээд массажлах хөдөлгөөнөр ингэж одоо сайн шингэж ингэж тарадж өгдөг байгаа. Ингэж хэрэглэх юм бол одоо илэрхий яг одоо эмнэлгийн хэлээр бол эмгэг жамын дагуу эмчилгээ болж өгдөг. За эмгэг жамын дагуу эмчилгээ юу гэсэн үг вэ гэхээр энгийн хүмүүстэй ойлгомжтой хэлэхэд бол эмчилгээний дараа тогтвортой намжуулын адилаар хугацаа нь уртсаж ирнэ. Тухайн өвчтний одоо ямар ч өвчин намдах эмний тусламжгүйгээр өвдөлтгүй байх боломжтой байгаа. За Монгол улсад бас бүртгэгдсэн үе хамгаалах бэлтгэлүүд дотор бас найрлагандаа бол өвчин намдах найрлагын түлхүү ийм бэлтгэлүүд байдаг л да. Тэгэхээр эдгээр юмуудыг хэрэгжилж байхад бол яг хэрэгжилж байгаа үедээ маш айтайхан тийм ээ тухайн үедээ зовир багасж ирээд тухайн үедээ таалмжтай байгаа боловч хэрэглэхээ болгоход л тодорхой хугацааны дараа дахиад нөгөө өвчтөн маань эхний байдалд орох жишээтэй тийм ээ өвдөлт эхэлнэ. Тэгэхээр энэ бэлтгэлийг хэрэглэснээр эмчилгээний дараа 3 сарын туршид эмийн үйлдэл хадгалагдана. Дээрээс нь ямар нэгэн өвчин намдах эмбүүгээр өвдөлтгүй байх ийм боломжтой. Хөдөлмөрийн чадвар алдалт нь одоо дээш сэргэж ирнэ тийм ээ. Одоо уран дулааны цаг болоод ирэхээр үе мөчний өвчтөй хүмүүс маань янз бүрийн одоо аршин сувлалт явж эхэлдэг л дээ. Энэ тохиолдолд одоо аршин сувлалт явж байхдаа энэ бэлтгэлээ давхар хэрэглэх боломжтой юу? Эсвэл одоо төр зогсоож байгаад үргэлжлүүлэх ёстой юу? Энэ маань бусад одоо ямар нэгэн эм бэлтгэлтэй бол харьцлах нөлөө байхгүй. Хэрэгжилж яхад юу болно. Энэ бүтээгдэхүүнийг ямар хүмүүс маань яаж хэрэглэх вэ гэдэг манаас өөр онцлогтой байх. Та энэ тал дээр бас үзэгчдэд мэдээлэл өргөхгүй. За мэрэгжлийн одоо уран бүтээлчд тийм ээ урлагийн хүмүүс ялангуяа энэ спортын гимнастикаар хичээлж байгаа бүжигчд байна. Эдгээр хүмүүс маань маш уран нарийн хөдөлгөөн хийдэг учраас үений мөгөрсөн эдийг төлжүүлэх энэ бэлтгэлийг бол жилдээ 1-2 удаа авч хэрэглэж яах нь зүйтэй. Яагаад гэвэл энэ бэлтгэлийг маань нэг өөрөөр хэлбэл үений витамин гэж ярьдаг. Тэгэхээр үеинд тэжээл өгдөг. Тэр уран нарийн хөдөлгөөн хийж байгаа тэр мэрэгжлийн онцлог тэр хүмүүс маань бол энэ бэлтгэлтэй бол байнга нөхөрлж явах хэрэгтэй. За мөн тамирчид байж гэн тийм ээ.
ялангуяа одоо бэлтгэл сургалтынхаа үед бас гэмтэл авдаг тийм ээ. Энэ үедээ бол энэ хондроксид бэлтгэлээ бол энэ байнга л хэрэгжилж явах хэрэгтэй. Энэ хүндийн өргөлтийн тамирчид байж гэн тийм ээ. Нуруундаа маш их ачаал өгдөг. Үений залуу байдлаа хадгалахын тулд энэ үений мөгөрсөйдийн уян хатан чанарыг нөхцөлдүүлж өгж байгаа энэ бэлтгэмдээ бол байнга хэрэгжилж явах нь зүйтэй байгаа. За нэгэнт одоо өвчин эмгэг өвчтэй гэж онцлогдсон бол тийм ээ. Ялангуяа одоо энэ үе мөчний өвчний хүнд хэлбэрт орсон хүмүүс бол настай хүмүүс бол гэрийн нөхцөлтэй энэ мас хэлбэрийг нь бол байнга ингэж уухгүй өдөрт 3 удаа түрхэж хэрэглэх юм бол их үр дүнтэй бэлтгэл байгаа. За тэгэхээр хэрэгжилж явах үедээ ямар нэгэн мэдээж анхаарах зүйлсүүд байдаг баха. За нэлээд бас хүнд хэлбэрийн гэмтэлтэй, өрөвсөлтэй хүмүүстэр бол за нэг аливаа юмнууд чинь нэг бас нэг хууч хөдлөх юм хандлага байдаг шүү дээ. Түүнтэй адилхан. Эхний одоо 2-3 өдөр ч юм уу 3-4 өдөр бас тухайн үндэ бас хөдөлгөөн нь өшөө бас хязгаарлагдах тийм ээ. Өвдөлт өгөх ийм шинж тэмдгүүд илэрч болох юм. Тэгсэн ч гэсэн одоо энэ тосыгоо яг ууггүй ингээд өдөрт 3 удаа түрхээд л ах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ хэсэг хугацааг л даваад гарчих юм бол цаана нь нөгөө бүр хөдлөхгүй байгаа. Одоо огт хөдлөхгүй байгаа үе байдаг шүү дээ тийм ээ. Дахиж морьцсон ийм үеинүүд маань бол хөдөлгөөнд орох ийм боломжтой байгаа. За нэвтрүүлгийн маань төгсгөлд уламжлал болсон нэгэн сайхан асуулт тийм. Тэгэхээр та эмч хүн бөгөөд одоо эргэн үеийн хувьд өөрийнхөө эрүүл мэндэд хэрхэн анхаарал тавьж ямар одоо зөв дадал туршлыг өөртөө бий болгосон байдаг вэ? За тэгэхээр би бол эмч хүн байгаа. Тэгэхээр өдөртөө бол нэг одоо наттай адилхан ингээд өдөр ингээд суугаа ажил эрхэлдэг тийм ээ. Ийм хүмүүс нь өдөрт нэгээс нэг 2-3 минут гэсэн босоод бас нэг өрөөнд дотор алхах тий өрөөнд дотор алхах ч юм уу өөртөө таарсан хөдөлгөөн хийх хэрэгтэй. Суугаа ажил эрхэлдэг хүмүүс бол босоод нэгээс 2-3 минут ингээд бэлхүүсээрээ ингээд одоо нэг хажуу тийшээ урагшаа хоошоо ингээд хөдөлгөөн хийдэг штэ. Эсвэл тойрог хөдөлгөөнөр ингэж хөдөлдөг. Энэ маань бол одоо энгийн боловч маш их ач холбогдолтой дасгал байдаг. Тийм хөдөлгөөний идэвхтэй байх нь эрүүл амьдралын баталгаа болж өгнө. Тий, одоо бас уран дулаан цаг ирсэн байна. Хүмүүс маань амралтын өдрүүдэд ч юм уу эсвэл өглөөрт гараад ажил руугаа алхсан чинь энэ бас л нэг дасгал хөдөлгөөн энэ үе мөчний өвчтөд сэргийлэх юм боломжтой болж байгаа юм гэдгийг үзэгчтэй сануулж хэлэх нь зүйтэй. Тэгэхээр өнөөдөр мэдээллийг хүргэсэн танд маш их баярлалаа. Тэгэхээр нэвтрүүлэг хөтөлбөр маань харин үргэлжилж байгаа. Үзэгчид маань нэвтрүүлэгтэйгээ хамт байгаарай. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч таны эрүүлэнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Эрүүл Монгол хүний төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Арга продакшны дэргэдэх Dream хөтлөгч жүжигчний сургалт үе таалгаан нийлээ. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж хүсэл сонирхлыг нь дэмжиж байгаа бол манай сургалтын төвийг зориорой. Би дэдүүчин болохыг хүсдэг. Энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд би Dream сургалтын төвд суралцж байгаа. Сайн байцгаана уу? Наа Бигэр гэдэг. Миний би энэ сургалтын төвийг зорж ирсэн. Шалтгаан нь хилээрээ зөв хөвчтэй болох, өөрийгөө бусдад зөв илэрхийлэх, мөн илтгэх урлагаа дэвшлүүлэх, кино тоглох мөрөөдөлтэй учраас жүжиглэх авьяасаа нэм хөгжүүлэхээр энэ сургалтын төвийг зорин ирсэн. Мөрөөдөлд өнч хүүхд ахчид та бүхнийг манай сургалтын төв хүлээж байна. Холбоо барих хутас 8860 тэг 52. Танайх нүүрс төлдөг, манайх бамбрын шиг төлдөг цаг өнгөрсөн. Манайх шалны хадаар тавьсан. Ороод ир наашаа. Цооц. Бодлого орж байгаа манайх сэрүүх. Шалны хадaalтай үстэй. Тэгсэн ч гэсэн сэрүүхээ. Хойло манад орох уу? Би хойлогт болчих. Үгүй чи олны мэдгээр нь минь зам дээрээ тавиулахгүй. Монгол орны цагийн зориулсан захиалга хийж байгаа. Мэргэжлийн инженерүүд нь суврдуулаад өгч байгаа. Мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлтэй гэж боддоо. Эрсдлийн даатгалтай, эрчим хүчний хэмнэлттэй. Дараагийн реклама өрөвхтөх эрүүл мэндийг бодсон ч гэсэн чанартай шалтны халаалтан дээр юм байна. Минь зам. Эрүүл Монгол хүний төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Танайх нүүрс төлдөг, манайх бамбрын шиг төлдөг цаг өнгөрсөн. Манайх шалны хадаар тавьсан. Ороод ир наашаа. Цооц. Бодлого орж байгаа манайх сэрүүх.
Шалны ялалтыг үздэй. Тэгсэн ч гэсэн сэрүүхээ. Хойло манад орох уу? Би хойлогт болчих. Үгүй чи олны мэдгээр нь минь зандихыг тавиулахгүй. Монгол орны цагийн зориулсан захиалга хийж байгаа. Мэргэжлийн инженерүүд нь суурьдуулаад өгч байгаа. Мэргэжлийн байгууллагын зөвшөөрлөлтөд боддоо эрсдлийн даатгалтай эрчим хүчний хэмнэлттэй. Дараагийн реклама өрөө бүтээх эрүүл мэндийн болсон ч гэсэн чанартай шалтны ялалтын дээр юм байна. Минь зан. Арга продакшны дэргэдэх Dream хөтлөгч жүжигчний сургалт үе таалгаан нийлээ. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж хүсэл сонирхлыг нь дэмжиж байгаа бол манай сургалтын төвийг зориорой. Би ирээдүйд дуучин болохыг хүсдэг. Энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд би Dream сургалтын төвд суралцж байгаа. Сайн байцгаана уу? Наа Бигэр гэдэг. Би энэ сургалтын төвийг зорж ирсэн. Шалтгаан нь хэлээрээ зөв хөвштэй болох, өөрийгөө бусдад зөв илэрхийлэх, мөн илтгэх урлагаа дэвшлүүлэх, кино тоглох мөрөөдөлт учраас жүжиглэх авьяасаа нэм хөгжүүлэхээр энэ сургалтын төвийг зорин ирсэн. Мөрөөдөлд өнч хүүхд багчууд та бүхнийг манай сургалтын төв хүлээж байна. Холбоо өрөх хутас 8860 тэг 52. Эрүүл Монгол хүний төлөө. Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Усан цэслэр та эрүүл амьдарч чадна. Усан орчин дасгал хөдөлгөөн хийх нь хамгийн үр дүнтэй дасгал болдог гэнэ. Учир нь усан цэлээр хичээлж байгаа хүний бүх булчин жигэд хөгжих боломжтой байдаг юм байна. Тиймээс бид усан спорт сургалтын төвтэй хамтраад усан бассейнаар хичээлэхээр төлөвлөж байгаа хүмүүст болоод хичээлж байгаа хүмүүстэй зориулан цувралаар нэвтрүүлэг бэлтгэн хүргэдгийг одоо хүлээн авч үзээрэй. Энэ удаагийнхаа дугаараар бидний хил заншснаар төв усан бассейн буюу усан спорт сургалтын төвийн усны эрүүл авахын талаар хүргэхээр бэлтлээ. Усан спортоор хичээлээс сэлэх явцад ус амаар ууж залгих тохиолдол гардаг учраас бассейны ус нь уух устай ижил шаардлага тавигддаг. Бассейны усыг байнга цэвэрлэж халдваргүй болгох нь маш чухал. Мөн усыг цэвэрлэгч байгууламж нь бассейны баананд усны чанарыг сайжруулах, түүний шинж чанарыг тогтмол байлгах зорилттой юм. Усны эрүүл авах шалгадаг тусдаа лаборатори бий. Энэ лаборатори маань энэ усанд доторх усны бохирдол бүх юмыг байнга хяналт тавигдж байдаг. Лабораторийн тусгай хэмжээ ажилладаг. Ус маань байнга эргэлтэнд байна. Одоо энэ доор бол шүүлтүүр, механик шүүлтүүрээр бол энэ усыг бол байнга 24 цагт нэг бүтэн эргэдэг байхгүй. Энэ том 1200 тонн ус чинь 8 шүүлтүүр байдаг. За тэр шүүлтүүрүүд нь бол одоо энэ бол Оросын техник технологиор бол тоноглогдсон. За 8 тэр том шүүлтүүрээр бол ороод бүтэн ингээ ороод гарахад бол усууд ингээд сайхан цэнгэгшээд байдаг. Тэгээд бол оройдоо бол холоороор бол бас ариутгадаг. Оройны цагт бол одоо 1-ээс 2.5 бүхэл хүртэл бол ариутгадаг. Ингэснээр бол усанд бол ямар ч микроб байхгүй. За тэгээ хайлтаар одоо хичээл эхлэхэд бол 0.5-аас 0.8 мг хүртэл бол холоороо бууруулдаг. Тэр нь бол усаар ингээд хайлт хийгээд ариутгадаг, цэвэрлэгддэг учраас бол уснаас бол ямар нэгэн байдлаар манай уснаас бол бохирдол гарах, ямар нэгэн энэ уснаас халдвар авах ямар нэг үндэс байхгүй маа. За ер нь хлор гэдэг химийн элемент бол ерөөсөө ихтгэх юм бол болохгүй. Одоо өвчин үүсгэн тийм хлор гэдэг химийн элементээр усыг цэвэрлж байхдаа багтах юм бол бас халдварт өвчин тараах тийм аюултай байдаг учраас тусгай лаборатори дотор усыг цаг тухайд нь шинжилж усны хлорын түвшинг, ариутгын түвшинг барьж идэг. Бассейны ус бол ерөөсөө доороосоо ингээл тодорхой цагуудтай ус нь халилдаж ирж идэг. Халилдсанаараа энэ цэвэрлэгдэж идэг. Мөн бассейны температурыг бол бас яг сайн барьж их хэрэгтэй. Усан спорт сургалтын түүн гаднах үзмжийн хувьд хуучирч засвар шаардлагатай болсон хэдиж усны хувьд цэвэршүүлэлт нь стандартын дагуу хийгдэж усан спортоор хичээлхийг хүсэн хүн бүхнийг хамруулах бүрэн бололцоотой үйл ажиллагаагаа явуулсаар байна.
Эрхэм үзэгчдээ нэвтрүүлгийн маань зөвлөгөөний болон эхлэж байна. Энэ удаад уламжлал ёсороо 100 эмэгтэйчүүд мэрэгжлийн арьс гооцлын эмнэлэгдэр хүрэлцэн ирээд байна. Ингээ бүгдээрээ туул эмчтэй уулзцгаая. Сайн байна уу та? Таны өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өмнөх дугаартаа хоёулаа өсвөр насны хүүхдүүдийн батганы тухай ярилцсан байгаа. Тэгэхээр энэ удаадаа үргэлжлүүлээ батг гэдгийг бас ярья гэж бодож байна. Батг нь бол ер нь өсвөр насны залуучууд их түгээмэл тохиолдог. Нийт одоо арьсны асуудлын 80-85% эзлэг тэргуун баринд одоо мэрэгддэг юм өвчлөнийг байгаа. Тэгээд сүүлийн үед бол батг бол ер нь 12-оос 16 насны хонд шилжилтийн насны үед бол ер нь цусны ялгаралт ихсдэг. Гэтэл одоо сүүлийн үед одоо хүүхдүүдийн өсвөр насныхны бие организмын хөгжлийн акселераци буюу одоо хурдц төрөсөнтэй холбоотойгоор ер нь амьдрал практик дээр харж байхад ер нь 10 нас эхлээл охтуудад хамрын үзүүр уулзаар ингээ хар батг эхлэн үзэгдэж байгаа. Шимэгч орхон маань шүү дээ. Арьсны уургийн бүтцийг эвддэг байхгүй юу? Арьсны уургийн бүтцийг эвдэнэ гэдэг маань амьд одоо эсийг хөнөөж ийн гэсэн үг. Хөнөөгөө дотроос нь өрсүүлээд дээр нь арьсны гадна байдлыг одоо их үзмж их муутгадаг. Тэгээд тэр шимэгч орхон маань бидний арьсны бүр гүнд тэр тосны булчирхай гэж байдаг. Тосны булчирхай дээр нь бидний өсний уг маань арьсныхаа бүр гүнд байрладаг. Тэр өсний уг маань гадуур аян уутансартай. Тэнд очиж байрлаж шимт хичээлээ авч оршиж амьдарч идэг юм учиртай. Тэр ийм батг бол их түгээмэл байна. За дээр нь одоо батхан дээр анхааруулж хэлэхэд зүйл байна. Манай эцэг эхчүүд одоо яг нь охид өвгүүдэд нэг шилжлийн нас үе маань явагдаж байгаамаа. Энэ наснд бол энэ батг гэж гарч ил байдаг. Тий гарч ил байдаг гэдээ ойлголттой. Тэгээд төдийлөн бас зарим эцэг эхчүүд тоодоггүй зөнд нь орхичдаг. Гэтэл бол тэр маань яваандаа нөгөө эдэл үлгшний бактери түрүүчний хөөсөн димантикоз гэдэг маань үүжиж олширсны үндсэн дээр нөгөө батганы асуудал маань бүр даймжаад хүндэрдэг. Тий арьсаа идээд хөгшүүлээд арьсны гүнд сорвжил үүсгээд толовжуулаад тийм ээ ингээд арьсны гадна үзмжийг бол их эвддэгэ. Тийм тэгэхээр зэрэг одоо батгыг эрт үед нь оншуулах явдал чухлаа. Дээр нь манай хүмүүс охид хөвгүүд залуучууд одоо батг гарахлаар нь өөрсдөө оролддог, шахдаг, дардаг. Тэгээ нөгөө сууг тий. Тэгээд өөрөө оролдоно, бусдаар оролдвол найз нөхдөөрөө зарим нь аав ээжээр эгчээр шахуулсан гэл ингээд эсвэл бас нөгөө мэрэгжлийн бус гоосхан ханддаг. Тий эмчилгээний бус гоёлын гоосхан ч гэдэм үү ердөөний гоосхан хэрэгтэй хүмүүсээр бас шахуулдаг тий. Тэгээд нөгөөх маань хоёр төгчөөр хүндрээд асуудал болоод ирдэг явдал цөөнгөө байдаг. Таны яран дээрээс ингэж олж ерөөсөө батг маань олон янзын шалтгаан нөхцлөөр үүсдэг. Тийм учраас тэрийг мэрэгжлийн юм арьс гооцлын эмнэлэгт хандаж онцлуулаад тохирсон эмчилгээг хийх бол шаардлагатай байна. Тэгэхээр танай байгууллагын хувьд бол бас мэрэгжлийн гэдгээр онцлогтой юм салон эмчилгээний газар байгаа. Ямар бүтээгдэхүүнүүдийг танах жишээлбэл ашиглаж байгаа вэ? За манай энэ шилэн органд бол Германы DMS гэдэг эмчилгээний брэнд бүтээгдэхүүн байна. За энэ бүтээгдэхүүн маань арьсны одоо хамгаалтын бүрхүүл альсыг бэхжүүлж өгдөг. Тэгснээрээ бол цаад арьсны эдсийг бат бих болгож өгдөг. Янз бүрийн гадны одоо халууш нарны хтягаан туяа, за идэж байгаа ууж байгаа бүтээгдэхүүн, ийм антибиотик, за химийн одоо бэлтгэлүүд, янз бүрийн рентген туяач гэдэг юм уу. Эдгээрийн нөлөөндор арьс маань гэмтэж, эсийн түвшинд гэмтэж, эдсийн тоо сөөрч түүнээсээ одоо арьсны үйл ажиллагаанд алдагдал үүсгэлтэй. Тийм учраас манайх бол одоо энэ бүтээгдэхүүнүүдийг оруулж ирээд даруй одоо 7-8 жилийн өмнө үржиж байна. Энд бол энэ бүтээгдэхүүн маань 100% органик хими холцны арилга байхгүй. Тий арьсны гүнд 100% шингэдэг орчин үеийн дэвшилтэд нано технологиор үйлдвэрлэгдсэн. Нано технологи гэдэг маань одоо ер нь юу л да арьсны тосны бүтцийн үед бол нэгэн жигдэн жижигхэн их тийм бүтцтэй учраас арьсны өнгөө өөрсдийн бүх үе давхаргуудыг дамжин нэвтэрч арьсны гүнд очиж үйлчлдэг хамгаалтын мембран нэмэгчүүлдэг, эмчилдэг, эрүүлжүүлдэг юм бүтээгдэхүүн байгаа. Барьчлаад ийм их олон батган зориулсан бүтээгдэхүүнүүдийг арьсны төрөл байдал, арьсны асуудалтай тохируулаад батгтай арьсанд гэрийн арчилгаанд хэрэглэж өгвөл эмчилгээний чанар байдалд их ахистай байна. Зөвхөн одоо энд бол одоо тухайн хүмүүс нэг цаг үйлчлэгэнд орж байгаа шүү дээ. Гэтэл ихэнх цаг маань тухайн хүний гэр орон хичээл танхим ингээд өнгөрч байгаа учраас оройд өглөөд хоёр байнгын одоо тогтмол ажиллагаа хийгдэж арьс маань эрүүлж ирнэ. Тэр нь хоол унд зөв амьдралын хэм маягаа одоо зөв явуулж сурах бол манай залуучууд их чухал байна да. Амралтын өдөр бидэнтэй хамтаж өөрийнхөө эрүүл мэндэд хөрөнгө оруулалт олох мэдээллийг хүлээн авсан эрхэм үзэгч та бүхэнд баярлалаа. Харин нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч таны эрүүл мэндийн төлөө Монгол Мэд нэгдсэн эмнэлэг ажиллаж байна. Таны өнөөдөр эрүүл мэндэд оруулсан хөрөнгө оруулалт ирээдүйн амьдралын танд баталгаа байх болно. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч таны эрүүлэнхийн төлөө Монгол Мэд нэгдсэн эмнэлэг.
7 өнөг бүрийн бямбним гарагт та бүхэнд хүрч байдаг эрүүл амьдрал нэвтрүүлгийн шинэ дугаар энэ түрээд өндөрлөж байна. Бидэнтэй хамт ирсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр эргүүлцлээ. Түр баяртай.